Hello guys, ингээд өнөөдрийн имчилгээр би setup танилцуулъя гэж бодлоо. Ер нь надаас ойрт айгүй олон хүмүүс асуусан. Хэдүүлээ 300,000 subscribers хүртлээ. 300,000 subscribers-ийн special бичлэг болгоод нэг setup танилцуулчих юм уу гэж бодлоо. Хэрвээ та нар миний өмнөх бичлэгнүүдийг үзчихсэн бол би саяхан компьютероо шинээр нь авсан. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр танилцуулах байгаа юмнуудыг энэ жил бараг худалдаж авсан. За тэгээ олон юм яриад байхгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. Яаж хаанаас бичлэг стрим гардгийг харцгаая тийм. За миний суудаг ширээ ингэж харагддаг. Тэгээд нэх цэвэрлэж мэвэрлэх гэж хичээсэнгүү шууд байгаагаар нь таруулчих гэж бодлоо. Тэгээд хамгийн ихэнд харагдаж байгаа зүйл бол энэ ring light байгаа. Энэ ring light-ыг би анх 20 онд авч ирсэн. Тэгэхээр одоо надад 6 жилийн насыг үзэж байгаа ийм амар ring light. Энийг зүгээр тухайн үед хэдтийн сайтаас нэг 130,000 хавцаал захиалж ирсэн баг. Тэгээд 6 жилийн турш асуудалгүй ажиллаж байгаа нэг ийм хөрхөн ring light байна. Тодорн, бүдгэрн. Тэгээд шараараас нь цагаанараас нь өөр юм байхгүй те өдийчээд байхгүй. За энэ болохоор миний ер нь дурсамжийн агуулсан говь хөрхөр юмудаа тавьсан байгаа. Тэгээд энэ манай Silver Play bot нь харагдаж байна. Анх 21 онд авч ирсэн юм байна да. Тэгээд энэ болохоор Google-ийн хичээл сууж агаад бас нэг хөрхөн багаас өгч ирсэн Certificate of Creativity and Impact гэдэг хамгийн бүтээлч багд өгч ирсэн нэг юм хөрхөн шагнал байна. За тэгээд энд weekend-ийн постэр зураг байна. Нэг манай найз төрсөн өдрөөр байна өгч ирсэн. Маш их баярлалаа. Би чинь weekend-ийг шүтэж энэ юм шүү дээ. За ингээд доошлоо тарангууд энэ надад 3 ширхэг контроллер байна. Энэ хоёр болохоор Game Sur-ийн 2 контроллер. Энэ нь утсан дээр залгаж ашиглагддаг. Энийг болохоор Xbox-ийн контроллер юутай ч ашиглаж болох юм контроллер байна. Нөгөөх нь PlayStation 4-ийн контроллер. Энийг бас нэлээд дээрүүд авч ирсэн. Энэ ч одоо бас нэг 21 22 оны үед л авч ирсэн баг. PlayStation 4-гөө зүгээр PC руугаа залгаж тоглох гэж авч ирсэн нэг юм контроллер байна. Та нар угаасаа наваа Game Sur компанитай хамтран ажилласныг мэдчихэж байгаа. Тэгээд энэ Game Sur компаниас явуулсан 2 контроллернууд байгаа. Энэ бол бас айгүй гоё контроллерууд байл шүү. За ингээд доош явах юм бол ширээний болонд саяхны төрсөдрөөр авсан найзуудын маань өгсөн юм өөрхөн пент тоглуулагч байна. Бүр weekend-ийн Down FM цомхийн пенттэй хамт өгсөн юм пент тоглуулагч. Би өөрөө пент сох айгүй дуртай. Ер нь пентнуудын тоглуулагтай болъё гэж боддог учраас энэ бэлэг бол надад амар таалагдсан. Тэгээд өглөө кофе ууж явахдаа пенза сонсдог байгаа. За ийшээ тэгээд нэг камерны хөл байна. Энэ дээр болохоор одоо бичлэг хийж байгаа Osmo Pocket 3 тавиад тэгээд ерөөхдөө бүх бичлэгнүүд гардаг гэсэн үг. Stream-ийн webcam-ыг бас энэ камер руу ингээд залгаа хийдэг. Энэ хөлмөл бол нэг онцгой хөл бишээ. Би нэг хүнээс гууж авч ирсэн. Тэгээд манай тэр ах маань дахиж надаас нэхийг болохоор надад ингээд байж л байдаг байгаа. За энэ цагаан юм бол мэдээж интернетийг бол нэг яриадах шаардлага байхгүй бах. Ийшээ яваад зом болж яхад сенс бол үнэхээр хэрэгтэй юм байлаа. Манай өрөөнд EC байхгүй учраас компьютер дээр сууж яхад амар халуусдаг. Тэгээ өөдөөсөө ингээд нэг сенс үлдээлгээ байж яахгүй бас болдгоо маа. Энэ бол амьдрал шүү. Зуны юунд бол энэ бол үнэхээр аминд ордог юм. Унтчихтай хүртэл энийг үлдээлэх унтчих. За миний ашигладаг микрофон болохоор HyperX-ийн Quadcast дэрмэжтэй микрофон байна. Энийг өмнө жил тэрний өмнө жил авч ирсэн бол ямар ч өмнө нь Fluent-ийг ашигладаг байж байгаа. Тэгээд тэрний нэвтрээд Quadcast руу шилжсэн байгаа. Энэ уг нэг юм сундаг юм хөлтэй байсан. Тэгээд одоохондоо өөрийнх нь зүгээр сток хөлөөр нь л ашиглаа явж байгаа даа. За энэ чихвчийг баг мэдэхгүй хүн байхгүй бах уу? CloudX юм бишээ. HyperX-ийн Cloud 2 гэдэг нэртэй чихвч. Энэ бас надад ер нь нэлээд удаж байна. Тэгээд одоо хүртэл маш асуудалгүй ажиллаж байгаа. Би энэ чихвчтэй хайртай. Дараа нь зүгээр авах юм бол дандаа HyperX-ийн чихвчнүүд аваа явчих гэж бодсон. Тэр wireless нь бол надад айгүй таалагддаг байгаа. За тэгээ ээжлэх юм бол намайг дэлгэх цугтан авч байна. Энэ дэлгэх цуг болохоор Asus-ийн 25 инчийн 240 Гц-ийн дэлгэц заяа. Өмнө нь 165 Гц 27 инчийн дэлгэцийг ашиглаж ийсэн. Тэгээд 25 бол нэх ялгаа мэддэхгүй одоо бүр дасцсан байгаа. За энэ дээр болохоор надад өмнө ашигладаг байсан webcam өмнө ашиглаж ирсэн гэж надад энэс өөр webcam байхгүй. Тэгээд заримдаа бас хэрэг болох үед нь ашигладаг энэ webcamд бол би хайртай. YouTube-ээс цалин аваад ерөөсөө энэ ring light энэ webcam хоёртой хамт авч ирсэн. Тэгээд нэг гейминг сандал худалдаж авч ирсэн юм байна тэр үед. За энэ хоёр дахь дэлгэцийг болохоор ингээ босоо болгоцсон байгаа. Код бичгээд ерөөхдөө айгүй амар байгаад идэг. Тэгээд дарагшаа нь харах юм бол энэ хоёрыг энэ Northbio гэдэг брендийн нэг монитор ARM байна. Монитор ARM бол гэхдээ бүр must buy юм байл ш. Үнэхээр гоё цэвэрхэн харагдуулт юм байна. Тэгээс айгүй зайтай болгоо өгчдөг. Доогуур моогуур нь юм тавихад бас айгүй таалагддаг байгаа. За хоёр дахь дэлгэц болохоор нэг эд шидийн гоё дэлгэц бишээ. Samsung-ийн 60 Гц лөө 70 Гц лөө 70 Гц-ийн дэлгэц биний модель эдрийг нөө сайн мэдэхгүй байна. Бас 25 инч. За ингээд доошлох юм бол миний mouse keyboard хоёр өгч байна. Энэ хоёр бол бас надтай бас удаан жилиг хамт өнгөрөөж байгаа юм байна да. Тэгээ маус нь бол Razer-ийн
Data дээр Elite энийг би бараг 4 дахь жилдээ ашиглаж байна. Айгүй хямдхан авч ирсэн. 70,000-аар төвчүүл авч ирсэн. Тэгээ 4 жил ашиглахад бол надад ямар нэгэн асуудал мэдрэгдээгүй. Хүмүүс амар маусандаа ачлах холбогдол өгөөд идэм билээ. Тэгээ тэр нь бас зөв л байх л та. Надад бол энэ бас болоод л байдаг. За энэ keyboard ч юм болохоор 65% keyboard гэж өгдөг билүү. Би одоо бас сайн мартчихжээ. Энэний нэр болохоор Royal Clutch брендийн M75 гэдэг нэртэй модель юм байна шүү. Тэгээд энэ жижигхэн keyboard-оос надад айгүй таалагдаад байгаа. Дууг нь сонсож үзүүлэх юм бол за тэгээ mouse pad бол за энийг одоо хаанаас авч ирсэн бол компьютер авахд надад дагалдуулж өгсөн, бэлэг болгож өгсөн зүгээр high-tech-ийн mouse pad нь бас гайгүй нэлээд том. Тэнийг юм урт pad ашиглаад суугаад байгаа. Би ч юу айгүй бага sensitive тоглолтог болохоор надад нэг тийм амар том яг зөвхөн mouse-нд зориулсан mouse pad хэрэгтэй байгаа дээдгүү. За тэгээ энд нэг өөрхөн Bluetooth speaker байна. Энэ бол ингээд өнтэй ашигладгийн. Тэгээд ийшээ явах юм бол миний Instagram дээр байдаг постны зургийг юм үргээ гаргаж өгөөд зургуул дээр очиж нэг ярьцлага хийхэд бэлэг болгож өгсөн нэг юм өөрхөн заасан. За тэгээ доошлох юм бол хамгийн чухал хэсэг болох яг үндсэн процессор маань битрийг угтан авч байна. За процессорын үзүүлэлтийг нь би шууд энэ текстээр гаргаад өгчээ дөө. Тэгээд саяхан угсарсан. Гоё компьютертэй авах бол үнэхээр амар байдаг юм билээ. Миний өмнөх компьютер чинь 5 жил болсон байсан. Амар гацаж мацал стрим бичлэг хийхэд бүр амар гацдаг болсон. Ер нь бас нэлээд муудсан байсан. Тэгээд солих цаг нь болсон байна гэж бодоод компьютероо сайжруулсан байгаа. Нийт одоо энэ 1 2 3 дээрээ 1 2 3 ингээд 7 сенс дотор нь ажиллаж байгаа юм байна. За cable management бол миний хамгийн том дайсан байгаа. Амьдралын минь хамгийн том дайсан. Хамгийн урт утаснуудын зүгээр энэ дэлгэцнийхаа энэ дээр тогтооцсон байгаа. Бусдууд нь бол зүгээр ингээ хайждаг. Миний хөлтч нэг саад болдгоо. Би ч нэг хараад байдгүй. Энэ хэсэг бол тэгэхээр хар банаа хэсэг байна шүү дээ. За тийш ингээ харах юм бол миний уудаг кретин уураг 2 байна. За би тэгээд яг одоо энэ бичлэгийг хийж байгаа Osmo Pocket 3-ыг авахаас өмнө энэ камерыг ашигладаг байсан. Гэтэ одоо ч бас ашиглаж болно л да. Яг хоо солих батарей байхгүй тэгээ memory card нэлийн бага хэмжээтэй болохоор ашиглах жоохон төвөгтэй байгаад тэгээ айгүй урд нь цэлгэн дуусчдаг. Багтаамжинд дүүрчдэг гэх мэтэр тэгээ нэг бичлэг хийгээ суухад 30 минут бичээл унтарчин тэгээ одоо солих камер байдаг болохоор ер нь ойрд нэг ашиглахгүй байгаа. За энэ камер болохоор Canon-ы M50 гэдэг нэртэй камер. Ерөнхийдөө влог руудад зориулагдсан. Энэ бас айгүй хөөрхөн камера. Би эндээ айгүй хайртай. Нэг ч бас 21 онд авч ийсэн гэдэг чинь надтай хамт бас 4 жилиг өнгөрөөцсөн камер байна шүү. Дэлгэцийн нэр өгүүлчиж болно. Өөрийгөө хараа шууд бичлэгээ чинь тий. Osmo Pocket 3-ыг авахаас өмнө бол бүх бичлэгнүүд дандаа энэ камерын дээр хийгддэг байсан. Тэгээд энэ камер бол надтай бас айгүй олонд орсон ч бүтээсэн. Хөөрхөн камер байгаа даа. Жижигхэн. Тэгээд stock lens зэрэг байд юм дөө. Би энэ дээр ямар нэгэн нэмэлт батарей ч аваагүй, ленз ч аваагүй тэр чигт ингээл байлгаж яадаг нэг юм хөөрхөн камер байна. За тэгээ та нарт бас нэг харуулах ёстой зүйл бол энд нэг юм хан дээр үлгдэг Meclиг өчтсөн ледер астдаг юм гэрлөө. Энийг бас манай найзууд минь төрсөн өдрөөр өгчээсэн. Ер нь манай найзууд минь төрсөн өдрөөр өгж байгаа билэнүүд амар хөөрхөн байгаа зүтэй. Энэ ард байгаа сандлаад хэлцүүлэх марцчих. Энэ бол зүгээр хайтекээс авч ирсэн бас нэг гейминг сандал. Айгүй тухтай би энэ сандалтаа сайн баяртай. За тэгээ нэг иймэрхүү хэрэгсэл компьютер ашиглаж та нар өнөөдөр энэ контентийг үзээ сууж гин тэгээд. Тэгээд хэдүүлээ 300,000 subscribe хүрч чадсан байна. Маш их баярлалаа та нартай. Тэгээд YouTube-ээ нэлээд олон жил хайцсан байж байгаад буцаад эргэж ирээ бичлэгнүүдээ хийсэн. Тэгээд 300,000 хүрч чадлаа. Тэгээд одооноос ер нь YouTube-ээ айгүй идэвхтэй хийж эхлэнэ. Тэгээд стрим тал руугаа бас нэлээд явах сонирхолтой байгаа. Тийм болохоор та нар энэ доор харагдаж байгаа миний Kiki-ийн channel-ыг follow доорой гэж хүсэж байна. Окей. Тэгээд хэдүүлээ цаашдаа дахиад хичээгээл үжтэй. Тэгээд дараа жилийн setup tour ямар байх нь өнөө сайжирсан байх нь бас харцгаая тий. Okay guys, bye.